За сайн байна уу Балдан дарж. За сайн байна. Сайхан засч байна та. За сайхан зусч байна. За. За явж байна. Сайн явж байна. За та нараа ажил өндөр. Өндөр. Миний энэ бөөгийн тухай сонио хачин гэд подкаст байдгийг. Тэр подкастта таныг оруулахар зорж ирлээ. За. За одоо би нэг бөө мөрөглөг бол Монголын маш том соёлын өв гэж боддгийг. Тэгэд юу яа. Тэгээд энд одоо зайлшгүй байх бөө нарын нэг бол таныг гэж бодож зорж ирлээ. Тэгээд Эндээсөө. зүгээр хоёр ингэ суучихна дөө. Хань над дээрээ суучих. Тэгээд таныг нэвтрүүлэгтээ оруулахаар дахиад ирлээ. За та биднэрт өөрийгөө нэг сайхан танилцуулаач. Ээжээ аав, эмээ өвөө, удам содар. Манай аав болоод отхон гэдэг хүн. Энэ цагаан нуурын төвч байдیں۔ Одоо 86-аад одоо хүрч байна. Тэр аваа маань аавн тэр валжин нэмзаар ингэж хүн. Тэр хүний хамгаан бага хүн одоо тэр манай аав байсан. Тэгээд дээрээс тэр аль 10 хүүхэдтэй байсан. Дээрээс хоёр цэн тэр хоёр хөгшин маань намайг үрчилж авсан. Тийм. Тэгэхээр тэр одоо нэг юм энэ одоо бөө зам янз бүрийн юм одоо хамаагүйс ярьж хийж болдгоо тийм үед ганц хуураа авчулдсэн. Тэр хуураараа одоо хүн амтанд хүний өрөө хоёрт бас нууцаар ажил төрөл хийж л явж тэгэл насан өд болсон. Тэгэд нь би өөрөө бас тэр хүнд намайг нэг бакан байхад бас морь авчираадаг. Адигтэн тэгэл намайг морин сундалж яваад тэгэл одоо нуул хангаад гарч хүн амт явахгүй газар очиж тэгж хүн ажил ам хийж өгдөгөө. Тэгэл тэрнээ маягаар одоо би тэгэл та нар өөрсдөө хийсэн тэгж л надад хийж яваартай. Гэсэн одоо тэрүүгээр нь л хийж л явдаг тийм л. Таны өвөө Балжин нэмзарын аль нутгийн хүн бэ? Энэ голын. Энэ голын. Тий. Хармаан голын. Эрд удам дамжсан бултараа одоо хармаа хартан гэр ямгаад байдаг. Эднэр бултараа л одоо тэр хөвөөгөө маань дээш үйдэн. Одоо тэр 3 утгаас хасагч. Тэр чигээр л одоо удман сүлж шүтээ. Өвөөгийнх нь дээш үйд өшөө хин гэдэг зайран удуудад байна. Тэр юу маань. Тэр өвөөгөө маань аав нь болохоор тэр гүнг зайран. Гүнг зайран. Тэр хүний аав болохоор шорхог зайран гэж байсан. Шорхог зайран. Тэр хүний дээтэл болохоор хаж зайран. Тэгээд тэр би дээрээс нь цаанаас нь хавл санагдсан юм наанаас нь тэгээд зарим нь марцдаж чадвал тийм үү. Тэр шорхог зайран байцаас нь болохоор энэ ирмэл зайран. Ирмэлж зайран. Тий. Тэгээд жотог зайран. Шонтол зайран. Ямаг тиймэрхүү дан зайран гэрл байсан юм шиг байна. Ирмэлж зайрангийн хүү самдан гэж хүн байсан уу? Тэр хүүгэн мэдхгүй тэр багцал хүүхэд нь бол одоо хэдэн сал болоод явагдсан тийм болохоор би тэр хүний бол сайн мэдхгүй тэр юм. Харин тий. За. Таныг бол одоо хүндэлж дууддаг зайран нь бол мандин зайран гэж дууддаг юм шиг тийм ээ. За анх та бөө болох тэр шинж тэмдэг одоо тэр тохиол танд юу яаж иржээ? Тэр чиг одоо надад манай амьдралд болохоор одоо
бас янз бүрийн одоо багцал хөхөл зовлон юм чиглэл бас болж байсан. Тэгээд би бас нэг үе мор үйж байсан. Тэгээд нэг тэр хэд бас хурдан мор юм. Нэлээд хэдэн хурдан морт эрен 3 суманд бол эрен 1 2 3 дорхан хаврал тийм л морьтал байдаг байсан. Би суман тэргэн болтлоо ийсэн. Тэгэл хурдан морь ойдог байсан юм шүү дээ. Тий. Одоо тэр хосоор явсан тэр тэмдэгтэйгээ болтуан тэр хамгаан цаатлаа. За тэд нэр байна тий. Тий. Зарим морьдаг болохоор нөгөө өөрөө морь үйж болохгүй болохоор яагаад хэдэн медальтай морьдаа бас зарж хөдөлж ирсэн. За тэгээ хэдэн наснда та яасан бүү болж юм. За одоо тэгээд үргэлжлүүлээд тэр маань одоо нэг 30 гарчил байсан байхад би нэг тиймэрхүү тэр тиймэрхүү юм болоод байсан. 30 хүрч байгааг гарч байгаа тийм үед тэр омоноос азаадгүй юм. За тэгээд яасан манай хүн чин хүн амтэн юм зүйл харуулаад ажил тэрэл хийлгээл байдаг одоо тэр хүнд очиж юм асуу гэж тэгсэн. Би хүнээс юм хэмжиг асууж үзэл гэдэг. Тэгээд нэг өвөганга хийдэг маягаар одоо нэг юм хэрэг гарч тэр онгод тэнгэрт юм өгчөргээл ингээд болж явна л гэж бодож байсан. Тэгээд тэрнээс болж харин тэгж юм маань чи тэр хүнд очиж үзэл гэсэн. Тэгэлсэн одоо хамгаан доотлон энэ гол гарч ирэнгөт тэнд энэ нэг толгон яралд амбуудан гэдэг хүн байсан. Тийм би бодгоо. Жинхэнэ нэр нь адмид удган гэж хүн байсан. Тэр болохоор миний гарсан ээжээ минь өргөдсөн газар нь ганц ээж нь байсан. Нагад ээж маань болох. Тийм байна. Тэгээд тэр хүнд очиж үзүүлсэн юм л. Тэр хүн мэргэлдэг мэргэн хүртэл тийм хачин хүн нэг үе нэг нугаан цэнхэр нэг тийм 10 төгрөг байдаг. Энэ сүүлийн үеийн Сүхбаатарт. Тийм нэг 10 төгрөгтэй л очдөг тэр хүнд юм үзүүлэх гэв. Тэгээд тэр мөнгө аваад хадган дээр тавьж байгаа. Тооноор ингэж барьж байснаа. Тэгээд энэ нэг мөнгө хараад тэр хүний бүх юм одоо ингээд энэ тэр мөнгөн дээр уулгадаг байсан байгаа. Тэр 10 төгрөгөн дээр. Тэгээд тэр бүх юм уншиж байгаа юм шиг хэлээд өгдөг. Тэр чинь тийм энэ чинь ийм юм байна. Тэгвэл болох юм байна гэдэг нь бүгдээ хэлж өгдөг. Тийм юм байна. Хотоос юм зөндөө хүмүүс ирдэг байгаа юм. Тэгээд яасан тэр хүн тэр үзээд тэр одоо ямар залуу хүн ч байсан хөгшин хүн ч байсан хой та гэж тэгж л ярьдаг тийм хүн байдаг. Байсан. Тэгээд энэ харж байснаа та одоо босох хэрэгтэй болсон байна гэсэн. Босох хэрэгтэй. Тэгсэн тэцэдэ би өвөл нэг сарын 20 гарч байхад очиж үзээсэн. Тэгсэн одоо энэ цагаан сар гарахаас өмнө хөхөө маа бүрдүүлж одоо чи бэлэг шаардлагатай гэсэн. Тэгсэн одоо нагц минь одоо энэ хэдхэн хоногийн хооронд тэртэн арис навтаа нөгөө бүх одоо янз бүрийн юмс одоо олж авах болдог тэрэн чиг одоо мэдүүлдэггүй.
тэгээд яасан. Таглаа нөгөө хэнгэрэг хийхэд энэ хөлдөө зарцаа мод хүртэл тэр мэд эдводко эдэн чирд амжих юм биш байна гэж. Тэгсэн дахиад нэг харж байсан. Доонорго ингэж байсан л. Тэгвэл яагчаа. Энэ танд нэг юм байт юм байна. Тэр нэг хэрэглэвэл бас ч тийм яран яг хэсэгтэй байж болох юм байна гэсэн. За. Тэгсэн юу яг надад эрдэ тийм богино талан хэрэглэдэг байдаг юм байхгүй гэсэн. Тэгсэн байна. Та хадгалж ирсэн байдаг тийм юм байна. Тэр хүн болохоор өөрөө болохоор манай тэр үеийн ганц шавн байсан. Тэр хүн эрдэ тэр том зарим байсан гэрнэ эрдэ тийм олон хүн чи бөөлөлдөг. Балжин нэм зайрынгийн ганц. Тэгээд тэр яагаад тэр хүнийг бөөлөөсөн гэдэг нөгөө тэр охин татаж унаад халсан. 3 өдөр ирж гүйж байж тэр жившаарсан. Тэгээд тэр хурдан гүйгээд байхаар одоо яаж ч болдгоо. Тэгээ бэрэн нэг чи татж унаад болдгоо. Тэгсэн тийм учраас тэр бөөлөж босгож өгсөн юм байдаг л дээ. Тэгээд тэр хүн яасан чамд тэр юм байна. Тэр юм хэрэглээ. Гэсэн. Над тийм том юм байхгүй. Нэг жоохон юм нэг sige завандаа л авторын нэг жоохон юм л байт юм вагон гэсэн юм гэвэлсэн. Дахиад нэг хараснаа. Тэр таман байна. Тэгвэл юу нэг тийм тэдэн өнгөн манжиг тийм юмтай нэг хор бэлдээд аваад. Би одоо энэ юу 5 хоноод үлээ 3 хоноод үлээ би одоо нэг овцос өмс гэж байгаа. Тэгээд тэр үед аваад ирээ гэсэн. Тэр өдөр. Овцос өмс гэж байгаа. За. Тэгсэн л тэр өдрийн тэр авч утсан. За. Тэгээд аваад утсан тэр хүн чиг бөөлсөн тэр хуурам навал задлаад энэ онгодон дээл тавал. Тэгээд тэр хүн чи яг бөөлж намайг тэгэл нөгөө бууж ирэл. За. Тэр энэ хам апчгал энэ цамна жав. Авакта. Тэдэнна маргасаа сэхэлэт 3 хоног. Энэ 3 орой энэ бариара тэгсэн таада энэ болно гэсэн. Тэгжил анх намайг зам олгож өгсөн. Тэгсэн яасан гэсэн тэр өвөө маань над нэг жоохон юм байсан. Тэр юм чигэд одоо миний хуурын төгтөл явд юм тэр чигээр. Нэг хэдхэн юм нарийн нэг тэр мэд 4-5 хүрч байна. Тийм нэг манжиг нэг жоохон юм энэ ирхэн нэртэй нэг жоохон тийм сабхэн юм шиг л их тэр анх харис хөдөс байгаа тийм харбор болжсэн байсан юм. Тийм нэг юмтай тийм юм л байсан. Тэгсэн ийм л юм байна надад хадгалсан юм гэсэн. Энэ хамын үзсэн аа. Яг маа энэ чинь. Энэ чинь одоо нэнд нийлэл. Одоо чамд өөр юм хэрэг байхгүй тэр л битавал. Тэгэл анх тэгжил намайг тэр зүг чиг юм зааж өгч. Тэгээ та яа 3 хоног хуураад тасгал сонин мэдрэмжрөө сандарч юу? Тэгээд тэргээ барайл. Энэ манай хүн чиг мэдэх юм байхгүй. Энэ хүн бол өөрөө тийм их эцэг нь тэр өвгдөөс нь тийм бөгөн юм мэдэхгүй. Тийм болохоор би нэг хуурдаж байна. Би явж өгчээ бөхсараа гал. Нэг мэдсэн би хөө оголал амар болжсэн ба. Тэгсэн
Это яасан юм бол гэдэг харсан. Өөр тэр Монгол гэртээ байхад тэр зөвхнөгийн талд энэ хүн орж гардаг зам дээр очиж явсан. Энэ зоож байна. Явсаар агаад. Ингээд нэг ордоосаа ингэж явсаар ба тоошоо явж ирсэн байх. Урагшаага. Өөрөө тэрийгэ мэдхгүй. Тэр яаж мэдэх вэ? Тэр мэдэх амтан тэгсэн. Тэгсэн гэчээ энэ намайг юунд ийшээ явуулж ирэх вэ? Тэмээд тэгж байдаг юм бодсон. Тэгж анка тэгж яагаад тэгэл тэрнээс хойш харин тэр ийшээ тийшээ явдаг болсон харин тэр тавьсан олбогоос гарахгүй болсон байсан тэгэл. Тэгээд нөгөө удмын юмс болсон хан онгод тэнгэр маань өөрөөсөө намайг эзэмдэж яваал тэгэл одоо тэр Өөртөө юм аа. авч явдаг тийм л болсон юм шиг байна. За таны анхны эд бат хэлгэж мундаг хийж исэн засал ямар засал вэ анхны? Одоо л би яг яаж чинь да засч. Би тэгэл тэгж байсан хорт байж байсан тэрнийг тэр нагц маань тэгсэн тэгээд за 100 сар гарахад 100 сарын дундаас нааш одоо бүх юмаг үүсэж босаараа гэсэн. Тэгсэн тэр бүх юм ястаа бүрдүүлж байдаг гэж бүрийн юмтай болсон. Тэрнээс хойш тэгэл хавар бараг зуны хэн сар гарч байх үеэр хүн амжин ирээд надаар юм үзүүлдэг. Би бас юм хэлдэг хүн болж тэгж л анх эхэлсэн. Тэгээд одоо бас архаг зовлон болсон тийм хүн зон ирэхэд одоо тэгдэг байж үлээ гэж бодож одоо тэр үеийн маягаар. Одоо тэр жишээ нь би тэр хоёр хөгснөө хоёулын одоо мартуулж байж тэгэрэн болгож газан унтраас юм. Тэгээд тийм болохоор бүх юм надад байдаг. Энэ өөрийн хэрэгтэй юмаг одоо тэр заадаж онгуулсан. Тэгээд тэндээс үлдсэн юм жишээ тэр утлаг за тэр хэрэгтэй юм юу гэдэг тийм багсаг юм бол өөрөө авчилдсэн. Тэр нь одоо тэр хүн амтнд би нэг дал шатаж үзэл тийм байдаг юм игдэг байсан гэх маягаар тэгж л яад нь эмзгээр яваад дэмчилгээ өгөхгүй байсан хүн чигээс тэр бараг утааг нь өнөрлөцг эм тарааны шаардлагагүй болдог. Тэгээд тэрний чинь бас нөгөө чулууна заа гэж тэр 9 болгоо чулуунд хандалж байгаад бас аргашаан болгож өгдөг. Тэр нь тэгэл одоо хүнд эм тус болж л байдаг. Тэгээд зарим одоо газар бүр айламтан үрид залаад одоо эренчлэн бодлоо нэг айлд би бүр нэг хэвтрэн хүнд нэг отсон. Тэгсэн бид хоёр тэр айлд нөгөө аваад отсон орж отсон. Тэгсэн тэнд орон дээр нэг хүн хөлөө барьсан нэг хүн толгойгоо илбэсэн нөгөө жимми янз бүрийн юм асан. Тийм хүн хэвчэж байна. Тэгсэн анх би тэрнээс өөрийг хүргэж бодож байна. Ийм хүнийг би босгоно гэж юу ахвал. Тэмээ ирэж гэж болчих. Тэгсэн тэгэл яг очил тэр хүнийг уул ясан бол одоо тэр энэ хувь копцаа гэрээсээ гаргаагүй байх юм бол тэр хоор тод юу гэдэм тэрнээ аваад тэр ёстой утадуудаг юу гэдэм тийм хэрэглэх юм аваад тэгэл утсан байхад тэр хүн ажлыг амжаахал тийм л ёстой юм билээ. Тэгэл тэр очил
нэг хуурдаж өгсөн. Тэгээд хуурдал тэр хүнийг нэг гүйж гүдсэн л байсан л дээ. Гөвсөн. Тэгээд яасан. Тэгээд бараг нөгөө альтернатив дараа нөгөө хоол унд юм болоод яасан. Би чиртэ бушоо явахан төс болж байсан. Би тэр хүнээс бүр агдас хүрээд. Эц унтчих юм биш гэж байтал юм гэж бод. Тэгээд одоо яана гэж бод. Тэгсэн тэр ажиханд нь одоо элчин төмбөл суман тутг манай авга хамаан бас хөхөд болчихсон байдаг байсан. Тэр айлд намайг тэр айлд хөргөж өгдөө. Гэсэн би тэр айлд маань аваачихсан. Авгахынд нь. Тэгээд тэр айлд яг одоо ирээд даачиг ямар ч байсан холдож авч санаа амарлаа гэж бодлоо. Тэгээд яг би тэр унд хоол болоод унтаж амраал. Тэгээд байж байтал тэр айлд маань утсан өглөөрт дугуурлаа. Тэгсэн нөгөө айл байна л юм болсон. Нөгөө айлтаа залгаж байна гэсэн. Тэгсэн чи бас дэмгөөдөгдөд юм лээ. За яач вэ? Харин тий. Яадаа гэж одоо намайг ирэхтэй гэж байна болоо их одоо яах гэж байна бол та гэж бодлоо. Их тэссэн бол их бодохгүйсэн болоо юм гэж бодлоо. Амар бодогдсон юм л. Тэгсэн харин утсаар ярьснаа. Тэр нөхөр нь би цаантан нөгөө өмөстэй маань очиж уулзъя. Нөгөө хүн маань тэрд ямар ч өвд хүмахаа мэддэг вэ. Тим хүн байсан юм билээ. Нэвтрэлгүй болцсон. Тий. Тэгсэн харин энэ хүн маань хөлмөн өвч байна. Тэгээд байна би очиж уулздаг юм уу гэж тэгж ярьж байна гэсэн. Тэгсэн за тэр мэдээ өгсөн хань. Гайгүй гэж бодоод. Ирэхтэй тэгвэл ирж уулзахтал гэсэн. Тэр ёгаар юм бол ажид нам бол энэ Иринчин Дүмбэн банкны лагва гэж хаан банкнд масараа ажилласан. Тэр нөхөр нь. Тэгээд ирээд яг тэр хүн ирээд уулзсан. За тэр мэдээ өгсөн хоноо аянда тайсан болно гэсэн. Тэгээд нэг 7 хоног дараа сурах гэдэг тэндээс хүмүүс Америк дээр асуух дээр л тэр өөр хаванга алаар явж. Эд цаалж зүгаалал явж байдаг болсон гэж. За. Тэгсэн тэгээд энэ хүнтэй сайн болж ирлээ. Тэ хавар зунаас над нэг авчиж ярахтай. Одоо намнаад суудаг тийм болж ирлээ гэж. Тэгсэн минь тэр ганц авч ирээгүй тэгэл нэг жил тоорал явагдсан. Тэр бол тэр дахин өнгө үцээд өгөөс юм аа. Тэр хөрөө тэгээд одоо болчихлаа гэж бодоод наашлаагүй. Харин тоохгүй тэр нэг авчирхгүй яваад тэгээд алдаж ирсэн гэдэг. Тэгээд багасаа юм аль нэг тэр нэг жил нэг юунд болгоно тэшигт бид хоёрыг бас нэг хүн зааж яваадсан. Тэгсэн болцсон. Энэ уул нь мөрөн даал аваадсан. Бас нэг юм гэртээ аваач юм хийлгэнүүд гэж аваадсан. Тэгсэн би яг нэг галзастны мөргөтэнд оч нэг юм хийж тэгж байтал тэр айл маань Афган дүү тэг болгоно тэшигт нэг ихэмч хүн тэр дүүн танаг дуудаж байна. Оч авъя гэж байна. Тэр хүн айлд очиж өгнө. Өгнө гэсэн. Тэгсэн одоо
Одоо яа гэх одоо унагаар ирж аваад буцаагаад авчирж энд өгөхөд яг хаашаа өрснө явна үзүүд гэсэн. Тэгсэн утсан маань тэр унаг үжирэл аваад явсан тэлтэй булганы тэшиг гэгчд тэгд нэг утсан. Тэгсэн тэнд очиад байж байсан гарын орон байтал нэг тэр эмчээ маань эмнэлэг дээр нь тэр тэшигээ эмнэлэг дээр нэг хүүхэд тэр постон цэргийн анги нэг та яг нэр хэлэхгүйгээр шууд ингээл яриад. нэг хоёр залуу ганц хүүхэдтэй болсон. Тэр хүүхэд нь бүр тэр эмнэлгээр ирдэ арчилгаа авахгүй. Үрээд нэмэргүй болсон одоо та наттай явж очиж үзэгтэй гэсэн. Тэгсэн очиж зүлээ үзэхөө нөгөө палатанд нь орж атсан. Тэнд орон дээрээ нүүр юм хөхөрцөн юм шиг тийм. Үрдэж нэрэ хөхөд юм л дээ. Нөө нэрэ. Сар болсон бил. Сартаа хөхт юм. Тэгсэн тэгээд ястага хачаад ороод бутол зогсож байсан. Тэгсэн харин нөгөө ингэж хөхөрцөн гэптэж байсан хөхөц. Ирээсэн нүгөө гэж муу нэгдэж. Нэг хальт хараал тэгэл нүдэл. Энэ яагаад нүдэ харав энэ учир байж мэднэ гори байж мэдэх юм маань гэж бодол. Тэгээд яав нэг усайд нэг арцын нөхтөлжгээл. Тэгээд нөгөө эмчийн өргөө очсон. Тэгсэн тэр чинь нэг юу яасан юм бэ? Тэр дөнгөж очингот ирж юм үзүүлсэн юм байна. Тэр залуу. Тэгсэн тийм нэг одоо морьтой хүн шиг юм л байна. Тэр хотод очиж төрөөд хотоос анх ирсэн билээ л дээ тэр тэшигт. Тэгсэн тэр хотоос нааш гарах дээр нь нөгөө найд нэхэд нь одоо тэр хүүхэдтэн гэж янз бүрийн юмс өгсөн. Тэгсэн хүн л өгсөн юм шиг байна. Тийм нэг морьтой хүн шиг юм байна. Энийг л гаргах юм бол одоо юу яана. Энэ хүүхэд бол алстаа бол сайн болж болно. Гэсэн. Тэгсэн тэр одоо тэшгийн тэр суман төв дээрээс 100 км-т гэрн байдаг гэж байсан тэр залуу. Тэгээд тийм нэг юу байгаа. Хүүхдийн дээр өлгөдөг. Тоглоом юм. Тийм нэг үнэг байгаа гэсэн. Яг л тэрнийг л аваад. Тийг юм бол тэрний чинь л арга нь болох юм бол энэ хүүхэд арга хийж болно гэсэн. Тэр залуу тэр 100 км-т давхал тэр шанжин давхаж очиж тэр нэг авчирсан. Тэгээд нөгөө эмчэндээ байж байтал бас энэ эмчийг дуудлаа. Тэгсэн яасан гэсэн. Нөгөө залуу ирлээ. Нөгөө юм аваад ирсэн. Нөгөө заринг аваад ирэхтэй гэсэн. Тэгсэн утсан. Тэт юм үзэл дээр тэгж харагддаг юм билээ. Яг сонжгүй хараагүй жава үнэг. Тэгээд дээр нөгөө
ийм уяа идэг юм нь Хүн шиг. ийм том гогцаа. Мгм. Тэр нь яг хүн шиг, морьтой хүн шиг Аа. тэгж харагддаг юм аа. За тэр үнэгэнд учир ээж. Тэгсэн өөр ийм энэ эрхийн чинь тийм тэгэд энэ дээр тэр нуруунд дээр ийм том гогцаатай. Тийм том мөнгөн үнэг цул. Мөнгөн юм уу? Тий. Өргөд юм уужинтай тийм юм бас. Тэгээ тэр нааш гарах дээр нь наажад нь бэлэг гэж өгсөн. Хүүхдэнгээ дээр л гараа. Нэг хэсэг нэг юм өргөдөг. Тэр маягаар. Тэгсэн тэрнээ тэр иншээлж айжгаал. Тэгэл хэрэглэх юм нэг яасан маргааш нь хүүхэд юм уудаг юм боллаа. Ямагаар тэгсэн за тэгвэл болсон одоо бичээр хөргөж өгдөг гэсэн. Тэгсэн тэнц ч утсан. Тэр тэшиг чинь тэр чигээр бүрээд болцоо хүмүүс байд юм аа. За. Тий. Тэгэл тийм тэр ор хаван хүмүүс нөгөө сонсонгоо тэр дэндээс хүмүүс харах гэдэг Сонсчод. Ярд хамраахгүй. Тэгсэн ярьдаа бөшөө явахантай болж бөшөө хөргөж өг гэж. Тэгэл буцаж ирсэн. Тэгээ сөүлд сурахад өөр насан дөрсөн сайхан залуу болсон тэр гүн гэж байсан. Тэгээд үнэнийг яатсан гэсэн үг тэр мөнгөн болохоор хүндэж байгаа юм. Нэгдүгээр хүндэж, хоёрдугаар хүнд чинь бас болох юм гэж байдаг, болохгүй юм гэж байдаг. Тэр одоо цаана ирсэн тэр өгсөн нөхрөөс нь тохирохгүй гэж байдаг одоо тэр юм байхгүй. Тэр юм чинь нөгөө хүнд ямар нэгэн юм одоо харшилтай. Тэр харшилж байгаа юм ч одоо манай дарахад хэлээр бол одоо үзэл дурах гэж хэлдэг. Үзэл. Тэр хүнд тохирохгүй тийм юм. Тэрний чинь бас нэг зүйсаар тэр иншүүлж гаргадаг. 2-3 юм тавьж тэр гурвалжин холтосаар хөөж тэгж гаргадаг. Тэр үнэнийг зүгээр гаргаад тавьчихсан юм уу? Хаяас ч яг тэр хүндгээ болж байгаа тийм юм аа. Хаяал зүгээр. Тий. Тэгээд таарах. Тэр эмнэлгийн хашаан дотор хашааны булангаар нэлээд явж байж аваачд тавиал нэгэн тэр чин тэр гайтай юм өмнө тавьж араас нь тэр 2-3 юм одоо тэр хиншөө гаргадаг юмсан тавьж байгаа л дээр нь цог тавиал тэр хиншөө гараад ирэхэд тэргээр хөөлгөж яваачаал тавиал араас нь одоо тэр гаварцад болсон юм аа. Одоо тэгэл хөөж ирэхэд тийм ястай байхгүй. Тэр үнтэй цаатай юм чиг юм байхгүй дээ. Тэр хүнд гайл болж хүмүүс засал хийгээд ингээ явж явах үед юу таарч яваа тийм сонин хачин тийм онцгой тийм хийсгэлэн зүйл үзэгдэг ч юм уу. Айхтар сонин хачин болж юу. Зарим нь тэр айлын одоо гаднаас орсон харийн хүнээ харийн дэвэ хангаад уса янз бүрийн юм зөндөл байт юм даа. Тэгэл тэрнээ ч одоо хөөж заажуулж байж тэр айлыг гоё болгох арга нь хийж өгч байна. Тий. Таны одоо яг тэгж нүдэнд харагдаж мэдрэгдэж тэгж айж цачааж исэн юм болж юу? Тэр яаран ч тэгж айлгий цачаах юм байхгүй л тийм юм байна гэх чинь би медаль өрөө хөөж байна чинь нөгөө хоордоод хайхгүй болчиход очиж. Тий. Юу гэхэд бүх хүн чинь өрөө нөгөө тэр бүх одоо хүчтэй онгод тэнгэрээр одоо өөрийгөө хуйгалж байдаг гэсэн байхгүй. Бараг гадуура нэг одоо юуна
на дамбалданд ороход дээрүүдэн нэг Хөөе. хоёуг маяган тэм болгож ирсэн хүнд харагдахгүй ч хүн зүгээр би дээлээ мэсэн явахад бие минь тэгж хоёулсан байдаг яста. На Одоо тэр хөөж байгаа тэр зүтгэр янз бүрийн нягчаас янз бүрийн юм бол харж байгаагүй юу та? яти би ярн харах сонирхох юм байхгүй. Тэр тийм юм байна гэж тэнэgal дуучаад тэр хальт харагдсан хооронд л цааш нь хөөж ирэдэг байхгүй. Зөв. Тий. Танай одоо удамд байсан удган зарангуудын сонин хачин сонирхолтой тийм ид шидтэй тийм холбоотой тийм таны мэдих түүх биднэрт өгүүлж өгөх тийм түүх байна танд сонирхуулж ярих. На тэр ид шидээр бол манай тэр өвөө маань бол одоо тэр хоёр коптост бөлж явах үед хүмүүс гэрээр иргэн суусан хүмүүс ирсэн байхад л бөөлөг дээр нэгэн бөөлж байснаа на тоонон байдаг ингээд тэнгэргээ өдн харуулсан бараад тэнгэргээ цогход цастаарч бэлтгээд тэнгэргээр нураад ирд. Тооноор. Тэгтэр нь лавачаал галарга өмрөн цогч ирд. Тэгтэр нөгөө ирсэн хүмүүс нь тэднэрэн аваад явдаг. Тийм ээ. Одоо энэ ийм хөвчөөд аваад ирсэн. Байдаг байсан гэдэг. Тэр бол одоо юмнын одоо тэр авгамаа наав маань юм тэгж ярьдаг. Тэр хүн одоо шийдвэл тэр өвчин зовлон болсон тийм хүнд бол өстөн гарцуулаад өгсөн ч маргааш нь босч л байдаг тийм л хүн байсан юм байдаг. Тэр хүнийг тэр өвөөгөө маань цагаан зайран хоёрыг тэр энэ өмнө нэг одоо пүрэв багшаас минь бөөсөдлаач нэг эрдэмтэн хүн Эренчин Бямба гэж хүн. Тэр хүн энд бүр гэрт нэрж шалгаруулж тэг шалгаж үд байсан гэсэн. Эренчин гоё. Эренчин Бямба гэж хүн. Тэгээд тэр өвөө маань тэгдээс. Нэг юм хоёр үзүүрт нь ирэхэргээ хийж ирэх. Тэг хоёр үзүүртэй юм. Аваачаалигээл ингээд татдаг дээр ингээд сунтал татхад сундаг. Ингээд буцаад агшичдаг. Тийм юм байсан. Тэгсэн би хоёр ингээд алдсан. За тэгтээд авцсан гэж ярьж байсан. Тэгээд тэр вагон дээр маань тэр цагаан зайран гэж нэг дуучаад тэр хүнд нөгөө тагаад нэг татагтай гэсэн. Нөгөө хүн на ирэхэд яваад ингээд тат. Гар нь эндээс цааш явж өгдөг. Тэгсэн татчихсан. Дахиад нэг тат. Эндээс цааш гар нь ингээд явж өгөхгүй хасан юм даа. Тэгсэн нэг ингэж татчаад байна. Дундаас нь атгаас утатад хавцсан гэсэн. Тэгсэн та өртөнд дэстэн хүн юм байгаа үү? Яагаад юм мохоо юм хийж явдаг юм бэ та? Гэж. Тэгж ярьсан. Тэр чугуй тийм хүн байдаас хүн юм хэлэхдээ за гэсэн тийм нахэлцэж байдаг тийм хүн байдаас. Хин цагаан зайран гэдэг. Тэгэл тэр өвөөгөө маань бас тэр сур сахан болоход би юм цагаан аав гэж ярьдаг байсан тэр үед. Тэгээд тэр хүн тэгээд тэр хүнээ тэгээд зангнаж асан тэр өвөөгөө маань болохоор таавал жинхэнэ энэ бөөчн бас 2-3 талтай юм билээ л дээ. Таавал жинхэнэ домон бөгөөч юм байна гэж. Домын бөө. Тий. Тэр юуг нөгөө бараг тэр эм тараагаар идэрэхгүй байсан хүн тэр хүнээ нэг хүлээгээд өгсөн. Дом хийж өгсөн. Тэр арцаар нь утаад юм уу уухай маань юмар нь угаагаад юм уу босаад гүгээд явчихдаг. Тийм болоход тэр одоо
Ийм дом гэж ярьдаг. Тэр дом нь тэр л юм л дээ. Тэ. Ийм болохгүй тэрээр домнож ирэхэд. За тэр хүн аван түүхэг болчих. Энэ эд зүгалаад барахгүй. Та сайхан сонирхуулаач нэг зах зээлээс нь. Тэр хүн заар ингэж юм бол. Тий. Тэр чинь энэ ард ханган бэнэр гэж бас байсан юм аа дээ. Тагны бөөнөр. Тэгээд тэд нар чинь тэр үгмэн болохоор одоо нөгөө урагшаа жин дэвэр хийсэн хүмүүсээс бас цаадаад янз бүрийн бараа авахд тэрнээ хөдөлж явдаг тийм хүн байсан байна. За. тэрнийг ар тангнараа чиж хэрэм болгоноос өгдөг. Тэр хэрэм ангийн юмс. тэр анганга ямаг урагшаа тэр явдаг хүмүүст өгч тэр бараа наана авдаг. Тийм хүн байсан юм аа дээ. Тэгээд тэр асан нэг одоо тангнад явж байсан. Тэр бараа наана юм аваад явж байсан. Нэг аваа том ийм уутаар дүүрэн хэрэм болгоно арис. За. Тавьж ирсэн. Тийм нэг одоо танган удаган л байсан юм аа дээ тэр нь. Тийм хүн сууж байгаад хаял наамаа хийгээсэн. Ярихгүй. Тэгж өгөхгүйгээд нөгөө бас өшөө төвхө гэж л байсан байгаа юм л да цаадах нь. Тэгсэн тохирлогоо тэгээд буцаад явсан гэж. Тэгээд буцаад явхад нөгөө цаан жаваа тэр ч одоо явж л очиж байна чи. Тэр үед. Тэгвэл энэ хоошаач одоо өвөл болохоор мөрдөн явах. Цаанаас өөр юм авахгүй. Цаанаас өөр юм авахгүй. Тэгдэ. Тэгэл тэр цаагаар явж тэгж очиад яад. Тэгсэн ирээд тэр задигт тэр их хэрэм болгонаарсаа яадаг вэ? Надад тэр нэгсэнгүй шүүгээл гал дээр ирээд тэгж байсан. Тэгээ нөгөө өөрөнгө тэт нэг юм энэ цаарсан харцаг шиг энэс ч том тийм одоо тэр цаандаа чидэг уутай чинь одоо үжиг гэж нэрлэдэг. Тэр үстээрсээр хийсэн. Тэр юм. Тэгсэн өрөөн тохонгойд тэр зарим нөгөө утас уллаад тэр нэгэхэнд хоосон тавьж ирэхлээ. За. Тэгээд л яав бултаар унтаад гэсэн. Тэ өглөө басаад нөгөө залуучууд на ганцаа төлөв цаамага хийж байна. Тэгээ харсан нөгөө нэг суулж ирсэн нөгөө зөвхөнд нөгөө нэг хүнээ энэ хэрэм болог дүүрчихсэн. Хоосон байсан. Тэгсэн хой бошо хой наантан энэ оторотан энэ нэг юм танаар дэтсэн байна гэж. Нөгөө зааринг босгосон. Тэгсэн задигээ квасан сүрхэмэл жаагүй тэгээд тэгэл нэг ата бэхэл жаа заата түлмэрдэг. Гонтоо жавал яваад гэсэн. Одоо наашаага. Тэгээ явж байгаад нэг хоног газар ирэл. Хоноод өглөө нөгөө дуугаад нөгөө нэг цаамага тохож одоо явахар болж байна. Нэг зари хийгээл ирлээ нөгөө нэг ирсэн замаар нь. За. Тэгсэн зари гэдэг чинь одоо энэ адуугаар бол одоо хүний ундаг мөр гэсэнгүй шүү дээ. Цаана хамгаан том нь. За. Тэгсэн оён нэг зари хийгээл ирлээ араас маань
Нэг яа гэсэн. Миний мадар тохож ирэхтэй. За. Тэгээд тэгсэн стимэлэн тохож игэл. Тэгэл яваад гисэн. Тэгсэн ягаад гэртээ одоо энэ манай хотлон одоо та хоёр тэр өгсөдгөө цаатлан энэ нэг шавгууруулаач энэ харман зүрх гэдэг. Тэр зүрхний ард суусан гэж бай тэр гэрн. Тэн дээр гадна нөгөө цагаав ял гэр тэр зунд юм идэж суусан. Тэгсэн тэр гэртэн байдаг нэг тийм нүдэн хардаг. Тийм нэг ахад өгөн тийм нэг эмэгтэй хүн байсан юм байна. За. Тэгсэн тэгэл нөгөө би застдаг газар юм нэг юм уяа татчихсан. Тэнэг дагаж очиж нөгөө би застдаг шээж баригтай. Тэгсэн нөгөө хүн тэг гараад орж ирэхдээ. Ой гүнг. Энэ годамт нэг хөөд гэж ядрагалаач. Энэ аквасэн бол нэгэ тэгээд оруулж аваач. Яг гэж нэг гэж ядрагалаач. Тэгсэн яав гэсэн. Нэг амтэн. Тэнд зарин дээр ч мордох гал. Цаашаа ч давж унаад наашаа ч алтг их гэж унаад. Энэ бүр ядарж байна. Нэг оруулж авлаа чи юм яг гэж болж ирээ гэж. Тэгсэн заагаснаа гарч эмаада аваад. Тэгэл тэр хүн тэр юм хийж тэр асан л байдаг тэр эзэн оруулж авахарга хийсэн юм байгаа. Тэгээд одоо тэр араас олдуулж авсан. Тим маягаар олдуулж авсан. Өнгөдөд бол одоо манай руугууд мэн сүлдүш таам болсон одоо тим тэнгэр. Вэди. Амхандаа нөгөө цаанд нөгөө юм хийж өгч явуулж л дээ. Одоо нөгөө хойноос нь бат гэхэд тэр юу гэхэд имэйл тавиад нөгөө тийм араас нь дахиад юм явуул гэхэд тэг хамгаан хүчтэй юм тавьж ирсэн. Тэгтэр нь нөгөө тэн тогтчих чадахгүй. Нөгөө сайн нохог нэгвэр бариад авчих дээр өөр тэрнээс өөр араас нь очих илгэх юм байхгүй. Тэгээд ахалсан. Тэгээд тэр одоо бараг цаатан хэлтэй хүүхдээ дарахт хэлтэй болгож аваад тэгээд тэр оруулаад авцсан. хийдэг ажил нь өөр ажилд оруулаад авцсан. Тэр бол юу гэхээр тэр тагнан байвалахаар юу гэж бүр одоо тэр ямар нэгэн юмна араас тавьж одоо хорлуулдаг айл гэдэг тийм юм байсан байна. Тийм байна. Тэгтэр тэр аашин хаяолаад харин чухал бүр сан сайхан нэг хийдэг тийм одоо ааштай. Харин шинтэй болгож тэгж өөрөө хүний онгоцыг оруулаад авцсан байж шүү. Тий. Тэгтээ тэр чи одоо хүчтэй илүү хүчтэй ижил тийм үйл хийж чадна. Харин тэгж яах вэ? Тэгэхгүй бол нүүтэндээ байруулсан. Их сонин төгөн. Тийм. Өөр та тэр олон сайхан төгөөдөөсөө өшөөвэ сонирхоллаач бид нарт. Тэгээд тэгтээ. Төрөний цаатан бол тэр ангийн ярьсныхаа хойноос л явуулж илээ тэр юм аа. Тэгэл бод. Тэгсэн нөгөөт нь эргэж ирдэг ба? Та одоо тэгж онгод уруулж авч исэн түүхэнэ тэнд. Хүний юм уу? Манайр надаараа одоо цагтал гайгүй болчихээ зү нэг нэргөө тэгж юм явуулах нь. Надад тэгж тавих зэрэгтэй тийм онгодог тийм яар нь айлдилгээ зэрэгтэй одоо цаг тийм бөчг гэж байхгүй даа яар. Хүчтэй ч байхгүй. Тэгж тий. Дээр үед бол их байсан юм шиг байна. Тий. Нэг нэргөө ямаа шаталцал эдэлцэх гэдэг. Тий. Эдэлцээ. Тэгээд зарим нь бүр
Энэ минь дээр гарах гэж байна гэж Юу ч зарим нь бодоод бас байхад. нам дарах санаатай ч тэгж байсан юм шиг байдаг. Одоо тэгээд ихэнхдээ одоо хүмүүсийн мэдж байгаагаар хоорондоо хүчээ үзэлцдэг байсан гэж одоо ихэнх хүмүүс мэднэ. Тий. Харин хамтарч нэгдэж нийлж үйл хийж исэн тийм тохиолдол байдаг одоо таны мэдхээр. За тэр ёстой тэнийг пенсион дээр юм нэг утсаар нь харуулж байна. Би тэр өвөнгө аван гэж хүнээ бөөлж байхаг нэг харлаа эртээд нэг хүнээс Оо за. утсан дээрээс харуулж байна. Өөр хүй хөвтөстэй. Нөгөө нэг яндан зоохгүй нөгөө исгээ гэрээг ата. Тэгээд тэр хин заарн гэвэ нэг тийм хүнтэй За. хамтарч Танаа өвөө зарна уу? өвөөгөн аав нь тэр гүнг заарн гэж. Гүнг зарна уу? Тий. Оо бүр эртний бичлэг. Харин тий. Тэр үедээ би тийм бичлэг байсан юм аа гэж гайхаж байгаа. Тэгвэл хоёр зарин хамтарч үйлж байна. Тэгээд тэр юу гэхэд урдаас одоо гаднаас Монгол руу одоо тэр муу юм оролцохгүй гэсэн тэрний төлөө тэгж байгаа гэж. Оо за. Нэг нь гэрт тэр өв авман болохоор гэрэн гада бэлж байна. Тэгэд тэр бүр юмшилтөө гэр нь хүртэл яг тэр дээр үеийн хэсгээр нөгөө зух янданч байхгүй. Гадаад нэг нь тэр гэрт байж байгаа гэж. Тэр хамжиж байж байгаа нэг гэж. Тэр гаднаа юм. Одоо хэдэн оны үед амьдарч исэн хүн бай танай өвөө? Гүнг зарна. За ястаа. Багцаагаар одоо таны багцаагаар. Тэр бөөлж байгаа энэ хүртэл юу гэвэ? Наасан хэлж байсан байна. 40 хэдэн настай да. Ингэж байсан гэж. Бөөлж байсан нэг гэж. Тэгж байт юм аа. Тэгээд тэр яам баг. Нэг зөник харах гэж Ноён зөнийг харах нь уу? ман. За. Манайр бол зөник харах юм гэдэг. Ноён ноёвч гэдэг байсан юм байдаг. Та ярьж өгөөч биднэрт. Тэр хүн болохоор тэр онгодог болохоор тэр өвөө маань тэр хуурдах юм уул халтаарж ирдэг тийм онгод байдаг гэсэн. Оо за. Тэгэд юу гэхүүгээ тэр томол хүн байсан юм шиг байна би хаагаар. Тэр онгод болсон одоо тэр орж ирэхдээ тэр хүнд одоо тэр бөлж байна. Гунын шар ширээр гутал хийсэн хүрээгүй. Гурван баавган арисаар дах хийсэн хүрээгүй. Найгуу том бихтэй хүн байж. Харин тий. Одоо гурт насалсан зайран гэдэг. Тэр хүн ястай. Тэр нисэд улаан бөгөгч. Одоо нисэд улаал гэдэг байдаг. Тэр үн тэр нисэд улаан бөг дулаацх нь болж уулын бөгөж юм халгад арахдгүй эрдэн бөгөж юм байлгахгүй байх гэж уулын бөөлсөн юм гэсэн. Тэгээд тэр дулаа болж чадаагүй. Тэгсэн ягаад чадаагүй гэхэд өөрийгөө хитрхи хуйгалсаар байгаа. Тэгээд тэр ямар ч юм өөрөө тоглож чадахгүй болсон. Тийм хүн байсан юм аа. Төгсд нь бол тоглосон. Тэгээ тоглож чадаагүй. Их том бихтэй зарим байсан. Тэр томорооч болохгүй тэр тоглох байсан юм тэр нөгөө түрүүн би ярьж байгаа нөгөө өөрийгөө хүн бие хуйгалсан гэж. Тэр хүн чинь
одоо нөгөө хүн нэг ажид мөн хань харцсан юм содвол гэж одоо тэр өнгөт тэнгэрээ тэгэд дуудаж өртөө давтаж явч байдаг. Тэгэж хэтэрхий тэгсээр байгаад тэр үе чинь нөгөө их том бөг урд хойноос нь янз бүрийн юм тавьж тэр хүнийг хорлуулах тэм юм сайн байна. Өөрийгөө бөхөлөх гэсээр байж тэр тоглож болохгүй болсон. Тэгсэн яасан гэхэд тэр өөрийгөө сүйжээ хөрөл болтол тэгж бөхөлсөн байсан юм байна. Тэр хөрөл сүйж хартан гэрт ирж залгдсан юм гэсэн хөр. Бас тийм нэрээ сонсч байсан шүү тий. Сүүжний ясны хөрөл байсан гэдэг. Тэр танаа өвөө талд орж ирдэг байсан. Ихэнх нь юмд дээлдэггүй. Тэр одоо 3 сахнаас авдаг одоо 3 утгаас хагас нэ хамгаан дээд одоо тэр ямар надад тэр хөрөл ной тэнгэрээр өөрийгөө хуйглал байсан байхгүй. Тэгээд тэр хөрөл болоод хөрч чадахгүй болсон. Тэг. Тэгээд тоглогдог. Тэгээд бод ирээд тэгсэн гэдэг. За. Хонкоротоор цохурцгаад яхасан нь. Энэ он бөгөөж юм байхгүй. Болгож ирэхийг бодсон ингээд ахалла. Тэгж байх. Яагаад байхгүй болох гэж бодсон юм лээ? Яагаад бөөгж юм байхгүй? Завсра тэр хорлолд шоглолдох энэ ярдэ игээд улам хүч аваад ирэх юм бол дэмээ юм болох юм байна гэж бодож байхгүй. Тэгээд яг хүн мөрөөрөд болт ижил одоо тийм ингэж харах хүмүүс байх нь сайхан бүгд тийм байхгүй. Нэ. Их л том зорилго тавьсан байна. Харин тий. Сонирхолтой төгөн шүү дээ. За тэгээ бидний асууж амжаагүй танд би сонин сайхан зүйлэл та хэлж ярьж өгөөч. Эсвэл одоо та тэгээд үзэж байгаа үзэгчдтэй залуу үеийн бөөнөртөө хэлж захих сургам сургаал байл хэлж өгөөч. За тэгээд одоо би нээд сургагч хавдаа надад хэлж байгаа чинь одоо YouTube төсөөлж байгаа одоо хот хүрээ явдаг. Тийм болсон цаг юм аа дээ. Тийм болохоор уун болж игэл тэр үе хувцаавад явах юм бол тэгээд тэр хүний бөөлөх гэж юм байхгүй. Бөөгэж юм үлддэг. Бөөгөдөг юу гэхэд хэнтэн чигд нэг хуурварсан суусан чиг хойгомсон зогсож байсан чиг л үн чи бөөхэн байсан юм байна л гэнэ шүү. Тэр нэр бөөлөх гэдэг бол тэр далдан ямар бие далдан юмд бие биелүүлээд тэр далд ямаг хөөж хаа тэгж харьцах тийм хүн байх зэрэгтэй юм а тэр өөрийгөө тэр бөөгөдөг нэрэл үлддэг бөөлөх гэж чинь байхгүй үлддэг. Тийм юм гэж өвөө маань тэгж ярьдаг байсан би тэр нөгөө голомтон дээр нэссэн болохоор одоо наттагаад нэг тиймэрхүү хөвгтүүхэн юм л нэг альтмалт ярьдаг байсан. Өвөөгийнх нь ярьж өгчсэн түүхүүдээс таны санаж байгаа сонин садан түүхэн биднэрт сонирхуулах. Одоо тийм онц нэг хичиг тийм юм бас тэгээд нэг юм ярьдаггүй байсан юм уу? Заримдаа хэрэг одоо гараад одоо тэр хоордох дээр нь би нөгөө над цацал барилтаа хөтөн нэг цацал суугаараа арцас ам барьж байгаараа юм гэхтэн нөгөө тхэн яг дээр зарим нь өөр амар тошхон доолон хэл амгүй чим орж ирэн тэгтэр нөгөө битэн модон дотор би ганцаараа одоо энэ шиг хөөхөд агал тэр тийм нэг амар юм байгаа тэр одоо юу гэдэг хаанхан юу юм бэ гэхэд тийм хүнээс байсаж байдаг. Одоо сөүлийн юм уу стандарт ямар хэрэг байх вэ гэгээд хэлж өгдөг байсан тийм ээ. Хэлж өгдөг байсан. Тийсэн сөүлд удаад байсан тэр чинь
тэр айлд ажил хийж байгаа. Тэр айлын тэр хүнд нь нөлөөтэй юм л тэр орж ирж байгаа. Тэрнийг тэр хүн цайлуулж тэр одоо жишээ нь дошгорсон иргэсэн байсан бол тэрнийг номхруулахын тулд дуудаж тэр цайлуулж байсан тэр юм байсан байдаг. За манай нэвтрүүлгийн хүсэлтийг хүлээж авч манай подкастаар орж ярилцлага өгсөн танд маш их баярлалаа. Танд сайхан эрүүл энх удаан жахыг хүсье ёо. За танараа цэсэн аян замтан саатлгүй ажил төрлөө бүтээж биелүүлж яваарагтаа. Олон оронд нэртэй хүн болж яваарагтаа. За баярлалаа.